Дараагийн мэдээлэл. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн санаачилсан ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд олж эх орондоо бэлтгэл хөтөлбөрт суралцж байгаа оюутнуудад ерөнхийлөгч хөрөлс өгөх сургалтын өндөр амжилт хүсэж захиа даалгавар гартууллаа. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь сум хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж бэлтгэл хөтөлбөрт хамруулан дэлхийн шилдэг ихтэй сургуульд сурах болцол хангахад нь бэлтгэдэг завлмаар суралцуулж төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүжүүлэхэд томилон ажиллуулах зорилготой зохиц хөтөлбөр юм а. Одоо 1926 онд хамгийн анхны нацаг дөрж бай. Тэгээ маш олон ренчгой гэх мэтчлэн маш мундаг хүмүүс явсан. Яг 100 жилийн ой дээр нь явж байгаа болохоор бас их тийм амар гоё тохиолдол гэж бодоод байгаа. Би бол дата аналистик мэргэжлийг сонгосон. Эх орондоо ирээд бид нар бас нөгөө ингээд 45 оны сургалтын цугаад багшлан гэсэн тийм өөрийн даалгавартай. Залуу үеийнхэндээ доотх дүүнэртээ энэ шинжилгээ ухааны талаар илүү одоо шинжилгээ ухааны боловсролыг илүү биетэй боттойгоор сурч боловсрох тал дээр нь хувь нэмрээ оруулахыг маш их хүсэж байгаа. Тэгээ бүх өнөөдөр сонгогдсон бүх найзуудаа цааш нь амьд төсөөд бүгдээр хамтаа Монгол улсын төлөө сэтгэл гэж хэлмээр байна. Энэ оюутнууд маань гадаад улстай ч гэсэн очоод сайн суралцаад улс их орондоо их зүйлийг бүтээх найдвартай сайн боловсон хүчин болж ирээсэй гэж бодож байна. Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд 1052 оюутан Америкийн нэгдсэн улс, Их Британи, Герман, Франц, Австри, Чех зэрэг 21 улсын ихтэй сургуульд одоогоор суралцж байна.